За бүгдээрээ шалом. Тэгээ хамтдаа чимээгүй цагаа эхлүүлцгээе. Өнөөдрийн чимээгүй цагийн сэдэв Бурхныг агуугаар өөрийгөө өчүүхнэр гэж байна. За Библийн ишлэл нь Үйлс 17:25. Тэр өөрөө амь амьсгал хийгээд хамаг юмсыг бүгдэд өгдөг учраас ямар нэгэн юмар дутагдах мэд хүний гарыг тэр өөртөө үйлчлүүлэхгүй гэж. За залбираад эхэлцгээе. Баярлалаа Иесус, тэгээд үнэхээр таны өмнө бид ирж байна. Тэгээд өөрийн үгээрээ бидэнд зааж, бидэнд сургаараа, тэгээд ариунсээ бидэнд ичлэлт ойлголтыг өгөөрэй гэж залбирч байна. Амен. Дасгалжуулагчид алдартай урайнуудыг сайн мэддэг. Бид тамирчдаа урамшуулахын тулд тэдгээр урайнуудаас футболк эсвэл ханан дээр зурдаг. Алдартай нэг урай бол баг бие юм. Хүн бүр анхаарлаа хандуулах ёстой тул баг гэдгийг томоор бичнэ. Бие гэдэг үгийг жижигээр бичих ба хувь хүний зорилго бол хоёр дахь гэсэн утгатай. Христ итгэлийн амьдралын агуу нэг урай бол Бурхан бие гэсэн урай юм. Гол санааг ойлгоход тун хялбар. Бурхан бол биднээс агуу гэдгийг бид мэднэ. Харин түүнд хийж буй зүйлийг захируулах гэдэг амаргүй зүйлээ. Дийлэнх дасгалжуулагчид, өрсөлдөгчид, асуудал шийдвэрлэгчид байдаг тул хөтөлбөрөөр явуулахад бидэнд хэрэгцээ шаардлага гардгийг бид мэднэ. Гайхалтай хөтөлбөр явуулах гээд бид өөрсөддөө маш их дарамт үүсгдэг тул заримдаа харах өнцгөө алдаж хөгжилдөх чадвараа гэдэг. Христэд итгэгчид ч мөн ийм байдалд ордог. Бид төгс амьдралаар амьдрах гээд өөрсөддөө дарамт үүсгэж Христэд зүйлс гэгддэг зүйлсийг хийдэг. Учир нь иймэрхүү зүйлс нь чухал гэж бид боддог. Бид хэд завгүй ядарч цуцснаасаа болж Есүсийг таньж мэдхийн баяр хөөргийг алддаг. Харин Бурхан бидний түүнтэй харилцах харилцааг ачаа дарамт бус баяр хөөр байлгахыг хүсдэг. Үйлс 17:25 тэр бидний хэрэгцээг хангана гэж өгүүлсэн. Бидний хүснийг бус. Үнэн дээр тэр аль хэдийнэ Есүс Христийг хүний дүрээр илгээж бидний төлөө золиос болгосон юм. Бурхан биднийг өдөр бүр өөрт нь итгэж амьдрахыг хүсэх атал яагаад бидний дийлэнх нь энэ бүх сүнслэг зүйлсийг хийх ёстой гэсэн мэдрэмжээр амьдрна вэ? Хэрвээ бид хийхээсээ илүү түүнийг таньж мэдхийг хүсвэл хийж байгаа бүх зүйлсийн мэд иргэд Бурхан алхаж байгааг мэдэх болно. Бидний зүрх сэтгэл амьдралын маань жинхэнэ их болов руу хандах болно. Энэ нь урай биш ээ. Ингэж чадвал бид бусдад амьдралаараа харуулах болно. Амен. Матай 11:25-аас. Тэр үед Есүс цааш нь хэлэхдээ Аав таньдаа талархъя. Тэнгэр газрын эзэн минь цэцэд хийгээд ухаанднаас нууцалсан зүйлээ балчир хүүхдүүддээ илчлэв. Тийм ээ аав минь, учир нь таны өмнө энэ нь тааллыг олсон билээ. Надад өгөгдсөн бүгд эцгээс агаад эцгээс өөр хинч хүүг мэдэхгүй. Хүү ба хүүгийн эцгээ илчлэхийг хүссэн хүнээс өөр хинч эцгийг мэдэхгүй. Зүдэж зүтгэгсэд хийгээд хүнд ачаа үүрсэн бүгдээ над дээр ир. Би та нарыг амраая. Буулгыг минь өөрсөд дээрээ ав. Надаас сур, би дүлгөөн зүрхэндээ даруй. Та нар сэтгэлдээ амралтыг олох болно. Буулга минь аятай, ачаа минь хөнгөн гэвэ. Тэг бүгдээр хамтдаа Бурхныг агуугаар алдаршуулцгаая. Тэгээд амьдралаараа гэр бүлээрээ хийж байгаа зүйлсээрээ дамжуулан Бурхныг алдаршуулцгаая.